Уран сайхны кино Улаан эрг 26 дугаар анги. Сэрэн дарга бид зүгээр харж сууж байгаа улсынхаа ямыг сүрж байсан бол бид энд намын нууц үлгэм гэж байхын хэрэг алга. Содном комиссара та үгээ бодож яриарай. Би үгээ бодож байгаад хэллээ. Одоо бусаад яв. Тэр балдооны нүдэн дээр ширжингийн кэргийг дахин мөрдөх үүрэг өг. Тэгээ тэр зөвлөхийнхээ чихэнд сонсохдоор эсэргүүнүүдийг хязгааш өршөж болохгүй гэж чанга дуугаар хэлд. Би хэлсэн үгээ буцааж чадахгүй. Мамын төв хорооны кином байцах төв комисс үүрэг өглөө гэж тайлбарлаж болохгүй юу? Энэ үнд чинь өрөвлзээ байх юу байгаа нь? Нэг донтой төлөөлөгчийн зөксөн хэрэгээс болж 100 хэдэн хүн буудуулах гэж байхад би өрөвлзөхгүй байхын арга алга. Содномо бид 100,000 хүний төлөө 100 хүний хэргийг нүд данил өнгөрөхөөс өөр арга алга. За төлөөлөгчд. Өнөөдрийн шуурхай хурлын хилцэх асуудлыг би танилцуулъя. Тэгэхээр Японы тагнуулын албанд манай нууц мэдээлэл алдагдсан. Энийг манай гадаад тагнуулын хэлтс тогтоосон. Энэ дагуу эсрэг тагнуулын хэлтс ажиллагаа зохион байгуул. Энд ямар санал? Чухам ямар салбараас мэдээлэл алдагдаж байгаад судалгаа хийж тэр салбарт эсрэг тагнуулын ажиллагаа явуулж эхлэв юм. Дөлгийн санал маш зүйтэй. Гэвч алдагдсан мэдээллийг шинжилж үзэхэд санхүү, барилга, цэрэг, дотоод төлөвийн яам гээд бүх салбарыг хамлсан байна. Тэгэхээр эсрэг тагнуулын хэлтсийн ажиллагаанд нэлийн хүндрэл гарна гэсэн үг. Над толгой болно. Тэгэхээр засгийн газрын том албан тушаалтан энэ мэдээллийг дамжуулаад байгаа юм шүү. Ерөөсөө Монгол улсыг хамарсан бүх салбарын мэдээлэл тэнд зангилагдаж хэлэлцэгддэг шүү дээ. Гэхдээ ганц том албан тушаалтан хүн гэж тодорхойлох аргагүй л дээ. Бичиг хэргийн ажилтан ч засгийн газрын бүх хуралдааны протоколыг олждог. Миний бодлоор хамгаалагч төлөө хэлж байгаа зөв гэж бодож байна. Ямар ч хүн ажиллаж ээж болно шүү дээ. Бүр хідэн ч хүн ажиллаж ээж болно гэж би бодож байна. Зүйтэй. Түн зөв. Урд шөнө 4 цаг 15 минутанд хотын зүүн хороо, зүүн тамнуурчин орчмоос араадо мэдээлэл илэрсэн. Энийг манай холбооны мэрэгчлэлтэнгүүд долгионы барьсан боловч чухам хаанаас гэдгийг тодорхойлж чадаагүй. Хамгаалагч төлөв. Та эсрэг тагнуулын энэ үйл ажиллагааг удирдах бол. Мэдлээ. Та төлөвлөгөө зохион байгуулад эргэж надад танилцуул. Холбогдох материалыг хүмүүжүүлэгч Медагма та хангаж өгнө. Мэдлээ. Хичээнгүй батны. Та өмнө өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлыг улам нягтруулна. Мэдлээ. За, шуурхай хурал дуслаа. Гэхдээ та ч бас яаж хав? Ээжтэй загнуулсан хүүхэд шиг.
Яахаа мэдхээ үлээ сууж байна. Энэ сүүлийн үеийн залууч их гутрамтгай, ухарч нисэмтгай болоод байгааг эрглийн өөрийн хурал дээр шөмжилсэн шүү. Дөрвийн ах галыг буудуулах даалгавар авчаа сууж байна. Юу? Хэргийг нь манай эсрэг таниулынхантай хийсэн хэрэг хэмээн авч үзсэн тушаал надад ирлээ. Бас л Балдан ноён хийж байгаа хэрэг үү? Содно комиссар. Харин би чихэндээ ч итгэхгүй. Арай ч үгүй л үү те. Содно комиссар. Балдан энэ дэргэд ийм тушаал өглөө. Саний юм да. Дээрээс зөвлөхөд шаханд оруулж тээ тий. Батвал тэгсэн юм шүү. Түлээ ээж яана. Ботхоос зүрх шимширч танаар. Ингээд ийм нотлох баримтууд гэрчийн мэдүүлгүүд шүүгдэгчийн өөрийн хэрэгэ хүлээсэн мэдүүлгүүдийг нь улсыг аюулаас сахин хамгаалах ерөнхий газрын ахлах төлөөлөгч Сэддийн мигмарыг гэмт хэрэг үйлдэлсэн болохыг хөдөлмөргөө баталж байгаа юм. Извините, товарищ. Ууш дараа нөхөр Шапяк. Вы помните? Ярэг шууд орчуулна гэдэг их хэцүү. Очень трудное дело. Товарищ Батнем. Нөхөр Батням хөөргнүүдийн нэг нь маш өндөр үнэтэй Монгол өрдөөл ганц байдаг гэдгийг онцолж хэлсэн. Монгол. Нөхөд Эрхэм Чапек ингэж гэлж байна. Энэ ярьсан зүйлийг маш анхааралтай сонслоо. Хэрвээ энэ хэрэг дээр өөр нарийн нэгт нямба ажлаад асуух зүйл гэх юм бол таныг дуудаж асуум гэж байна. Өөр зүйлгүй. Комиссар. Хятад гонцны газар ажилласан бүрдлгөөс ажиллагааг эхлэе гэж үзэж байна. Нэг хүн анхалтаад. Юу юм бэ? Лиогтын ганцны байнга ордог нэг ширээн цуун. Дээл өмссөн их зохимжгүй. Тэгэд найз нөхдөөх их цажиг. Тэр тусмаа хоол идэж байгаа нь бүр нэг л өөр гэж. Өөр хамгаалагч. Тагнууч хүн хоол идэж байгаагаараа өөргөө ичлэх үү? Та ер нь юу яриад байгаа юм? Гэхдээ комиссар гол мөрдлөг маань бол өөр л дөө. Харины ажиллагаанд хүн хүч их шаардлагатай болоод байна. Засгийн газрын мэдээллийг авч чадах хүмүүсээс судалгааг эхлэе гэж үзэж байна. Анхаарал татсан хүмүүсийн чиглэлийг нь гаргасан. Таны хардаа. Зүйтэй энэ ч харин надад бодтой санагдаж байна. Хүн хүчний хувьд би чамд хоёр хүн өгье. Манай ажилчид ямар их ажилттай байгааг чи өөрөө сайн мэдж байгаа шүү дээ. Одоо ч тэгээд хүн бүхэнд Японы тагнуул болж харагдж байгаа цаг үед бид амьдарч байна. Тэр засгийн газрын ажилтныг шалга. За яг хөө тэр зоогийн газарт харсан тэр хөрөгөө ч бас шалгаж болох юм. Юмыг яаж мэдэх вэ? Харин тийм. Өөр асуух зүйл нь. Өөр асуулт байхгүй. Тэгвэл явж бол. Нэлээд үздэг.
Дүүл ирнэ гэсэн байдгүй. Хайчсан юм болов. Ирэхгүй ах уу? Тусгай даалгавар аваад явсан. Ямар даалгавар? Тэрийг хэлж болдгоо маа. Хэцүү алга ямаа та. Хаана хинтээ юу хийж болж байгааг хэлж болдгоо. Чи чинь хардаад байна уу да? Үгүй ээ, толил тоо. Чи ингээд л надаар дайч гинаад идэх шүү дээ. Манай ажлынхан хэцүү хараад тахт. Ихнэр хөвгтэй хаяал хэдэн өдөр өөр чамаагүй хил хязгаарлуу явчих юм. Тэгвэл хүүхд ярих болоогүй арай. Удахгүй баха. Нэг л мэдхийд чи 2 3 хүүхд гаргачихсан байх байлгүй. Аавч найзээ. Хөдөө очиж малаа ирэхээр явсан. Аав маань хөрх ярьж байгаа хат. Айл дээр байгаа мал хэцүү өсдгөө гэдэг үстэй. Харин тийм. Тэгээ чон бариулчих юм. Цэгэнч олдохгүй. Үс ястай нэзчихдэг айхтар чон юм шиг байгаамаа. Тэр чи ямар чон гэдэг нь ойлгомжтой л доо. Тийм үстэй. Нутаг орноо бараад бол мөн ч сайхан да. Ээж нь энэ 4 ханны чинь дунд нэг л идэшгүй юм аа. Дүүл маань хаачаа. Хүү маань нэг бүсгүйтэй болоод байгаа. Тэр цэргийн дарга охин уу? Римэндээ та мэдгмааг л хэлээд ах шиг байна да. Тийм ээ. Биштэй Жимин. Хүү маань догсомжив тайж охин сүндэр гэж бүсгүйтэй нийлээд байгаа шүү дээ. Юу? Тэр чинь тэгээд тайжин охин биш юм уу? Биш. Гү би чинь бүр сайхан бэртэй боллоо гэж баярлаад байсан гэж. Та санаа зовлтгүй дээ. Тэр сүндрэн ч гэсэн их сайн охин гинлээ. Тийм үү? Миний 2 хүү чинь ийм том болчих гэж. Шилбөр унчихсан, нүцгэн гүйж явсан нь одоо бодохны саяхан шиг л санагдах юм. Жохмаач. Мугал маань яаж жоохон байдгийм бол доо.